Газрын харилцаа 2026 эрдэм шинжилгээний баг хурлаа олж өндөрлөө. Тус хурлын онцлог зүйл нь газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын харилцааны салбарын судалгаа, бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж зөвлөмж гаргалаа. Газрын харилцаа 2026 эрдэм шинжилгээний баг хуралд Монгол Улсын газрын харилцаа, газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, ихтэй сургуулийн багш, судлаачид, доктор, магиструуд, хуулийн этгээдийн төлөөлөл болон гадаадын эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд оролцсон юм а. Газрыг хэрхэн зүүх ёстой, судлах бай, шинжлэх бай, төлөвлөх бай. За мөн одоо газрыг зохион байгуулж, хуваарлаж, ашиглаж, хамгаалах энэ тал дээр бол эрдэм шийдвэр судалгааны үр дүнгээ бол хэлцүүлдэг. Тэгээд өнөөдрийн бас хурал дээр маань олон сайхан ихтгэлүүд хэлцэгдэж байна. Тэгээд хамгийн гол асуудал бол газрын хууль эрх зүйн асуудал маань бол маш ойлгомжгүй, маш олон салаа газруудад олгодог юм хүндрэлтэй асуудлууд бас байгаа. Тэгэхээр энэ бүгдийг шийдэл гаргалгааны асуудалд анхаарсан бас хэд хэдэн ихтгэлүүд хэлцэж яваад бас олзуурхаж байна. За энэ хүрээндээ бол бид нар бас салбарт тулгамж байгаа асуудлуудыг зөвлөмж болгож тухайн зохион байгуулагч байгууллагууд маань цаашдынхаа үйл ажиллагаанд тухайн тэр зөвлөмжээр гарсан асуудлуудыг авч хэрэгжүүлдэг байж байгаа. Өнөөдөр энэ зөвлөмжийн хүрээнд олон ажлууд хийгдсэн байна. Энэ хурлаас гаргасан зөвлөмжийн хүрээнд. Жишээ нь юу гэхээр тухайн үед зөвлөмжөөр бид нар үжигсэн газар зохион байгуулалтын төлөвлөлтийн арга зүйнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Аймгийн, нийслэлийн, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнүүд. За гэтэл өнөөдөр энэ арга зүйнүүд өнгөрсөн жил шинжилж боловсруулагдаад гарсан байж байна. Энэхүү хурал нь газрын харилцаа, газар зохион байгуулалт, кадастрын салбарт хийгдэж буй судалгааны ажлуудтай танилцах, үр дүн шинэлэг арга зүй, технологийн шийдлийг хэлэлцэх, туршлага солилцох, судалгааны чанар үр өгөөжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой гэдгийг хэллээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, бүсчилсэн болон нэгдсэн төлөвлөлтийн бодлоготой уялдан санал зөвлөмж боловсруулах, салбарын бодлого эрх зүйн шинжилэл, цахим шилжилтэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг ч онцоллоо.